Сайн мэцхан хүүхдүүд ээ, үндэсний бичиг цахим хичээл эхэлж байна. Хичээлийн сэдэв үйл үгийн хэвийн дагаврыг бичиж сурах. Үндэсний бичгийг шимтэн сонирхогч та бүхэн маш сайн анхааралтай сонсож хийгээрэй. Хичээлийн агуулга 1. Үйл үгийн хэвийн дагаврыг хүснэгтээр оруулж өглөө. 2 дугаарт үйл үгийн хэвийн дагаврыг нүдлэх, шалгах. 3 дугаарт унших эхүүд даалгавар гэсэн хэсгээс бүрдэж байна. Үйл үгийн хэвийн дагаврыг 5 ангилдаг. 1-р дөөрөө үйлдэх хэв тэг дагавартай, бусдаар үйлдвэрлэх хэв үйл, илгаа дөрвөн зэрэгт, га дөрвөн зэрэгт, дөрвөн зэрэгт дагавартай. Бусдын эрхэнд үйлдэх хэв игд, харилцан үйлдэх хэв илд, хамтран үйлдэх хэв илс дагавартай. Дараах дагавар үгэн залгахдаа тухайн үгний эр эм үгээс саргалзан эр эм үгэнд дагуулах хэлбэрийг зөв дагуулж бичиж нүдэлж уншаарай. Үйл үгийн хэвийн дагаврыг нүдлэх дасгал холбоо үгийг уншаад монгол хэлэнд буулгано. Гэр барилц, үг хэлэлц, хоол хийлц, их зохиолго, ус суулга эдгээр үгсэд хэвийн дагаврыг хэрхэн залгасныг сайн ажиглаарай. Дэвтэртээ цэвэр сайхан хуулж бичээрэй. Үйл үгийн хэвийн дагаврыг нүдлэх дасгал харилцан үйлдэх хэвийн ил дагаврыг зөв залгаж бичнэ. Тэбэри, холхи, иние гэсэн үгэн дээр ил дагаврыг залгах нь байна. Зөв залгаж бичсэн хэсэг нь тэбэрилдүү буюу тэврэлт, холхилдүү буюу холхилт, иниелдүү буюу инээлт гэж зөв залгаж бичих нэ. Сайн ажиглаарай. Энэ хэсэгт унших эхийг оруулж өгсөн байгаа. Хурд эрдэнэ, чандам нэрдэн уншаад дэвтэртээ цэвэр сайхан хуулж бичээрэй. Уншаад хуулж бичих их хатан эрдэнэ, төшмөл эрдэнэ зөв сайхан уншаад хуулж бичээрэй. Дараах хоёр эхийг уншаад дэвтэртээ алдаагүй цэвэр сайхан бичиж галигт буулгано. Энэ хэсэг жанжин эрдэнэ, хамгийн эртний төрийн дул гэсэн хоёр эхийг оруулж өглөө. Уншаад дэвтэртээ алдаагүй цэвэр сайхан бичиж монгол хэлэнд буулгаарай. Дараах даалгавруудыг зааврын дагуу хийж цахим маягаар тогтсон хугацаанд нь илгээхийг хүсье. Хичээлдээ идэвхтэй оролцсон та бүхэндээ баярлалаа. Дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай.